За өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өчтөрөөс намын бүлгүүд хүн намын зөвлөлөөр энэ асуудлаас орсон учраас товчхон хэлье гэж бодож байна. Нэгдүгээр авилга нь өөрөө зөвхөн одоо юу гэдгийг нэг хэсэг улс төрчд ч юм уу тухайн одоо асуудалд холбогдсон хүмүүст хамаатай асуудал биш. Тухайн улсад авилга их тусмаа эдийн засгийн өсөлт муу буюу өөрөөр хэлэх юм бол хүний хөгжлийн индекстэй маш их юм уруу хамааралтай нийгэмд тэр даяар маш өргөн хэмжээний сөрөг үр дагавар үзүүлдэг ийм том асуудлаа. Тэгэхээр ийм чухал асуудал дээр 126 гишүүн бид хүн бүр маш анхааралтай хандаж оролцох ёстой гэж үзэж байгаамаа. Тэгэхээр авилгын талаар олон улсын маш олон индексүүд байдаг. Одоо өнөөдөр бид нар ч гэсэн авилгын төсөөлийн индексийн талаар ярилцаад байна. Яагаад энэ индекс чухал вэ гэхээр энэ нь өөрөө 13 төрлийн тайлангийн үр дүн дээр гарч ирдэг. Энэ дотор улс төрчдөд итгэх итгэлийн асуудал хүртэл ордог, төсвийн зарцуулалтын асуудал хүртэл ордог. Тухайн одоо бодлого боловсруулж байгаа хууль эрх зүйн орчинд шийдвэр гаргаж байгаа байдал процесс нь ил тод байж чадчихэв үү? Иргэдийн оролцоо байна уу гэдгийг ч хардаг гэд энэ 13 тайлан тэрэн дотроо маш олон үзүүлэлтүүд энэ индекст ордыймаа. Тэгээ энэ индексийг манай авилгатай тэмцэх газар харж бусдад энэ авилгын талаар төсөөлөл болон нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа бол индексээ сайн судлаад иргэдэд болон энэ улс төрчдөд ч гэсэн маш сайн мэдээлэл мэдлэг өгөх хэрэгтэй гэж нэгдүгээрт үзэж байгаа. Яа тэгвэл авилгатай тэмцэх газрын нэг үүрэг нь урдчлан сэргийлэх байхгүй. Урдчлан сэргийлэх буюу авилгаас зайлсхийх. Авилга гэж юу юм? Олон улсын түвшин тэр олон улсуудыг яагаад жагсаагаад зэрэглээд байгаа, дотор нь ямар үзүүлэлт байгааг хараасаа ойлгосоо гэж нэгдүгээр төсөж байгаамаа. За хоёрдугаарт энэ авилга нь эдийн засаг болон бизнесийн орчинд маш их сөрөг нөлөөтэйгээс гадна энэ өмнөх гишүүд бас жарлан гишүүнтэй санал нийлж байна. Залуучуудаа бид нар гадагшаа алдаад байна. Залуучуудад ажлын байр угаас жижиг зах зээлтэй ховор дээр нэмээд улс төрийн нам, улс төрчдийг дагахгүй бол ажлын байргүй. Ер нь ирээдүйдээ итгэх итгэлгүй болгоод байна. Угаасаа бид нар мэдж байгаа энэ их улс төрчлөлттэй энэ нийгэмд төрд ажиллах чадамжтай хүмүүс маш их ховорцоо. Хүний нөөцийн асуудал зөвхөн бизнесийн секторт биш төрд бас байна. Сайн чадамжтай хүмүүсээ бид нар ажилд авчдаггүй байна. Зөвхөн цалингийн асуудал биш, нэр хүндийн асуудал, эрсдлийн асуудлууд байгаа шүү. Энэ учраас бид нар залуучуудаа гадагшаа алдаад байна. За 3 дугаарт бас нэг тоо баримт дуртахад Дэлхийн банк бас энэ чиглэлээр судалгаанууд хийдэг. 2030 он гэхэд бид нар ядууралтай тэмцэн гээд дэлхийд даяараа 160 хэдэн улс нийлээд гарын үсгээд зурцсан ийм тунхаглал байна. Гэтэл 2030 онд дуусгах тэр ядуурлыг байхгүй болгоход хамгийн сөрөг нөлөөлж байгаа нь энэ авилга өөрөө байна. Олон улсын түвшинд дотоодын нийт бүтээгдэхүүний 2% нь авилгад явж гин гэж ийм тооцоо гаргасан. Энэ бодит байдал дээр энэ тооцоо 2% чинь бүр үүнээс өндөр дүнтэй байх магадaltaй гэдэг ийм тооцоолол судалгаа бас гарцсан байгаамаа. За Монгол улсын хувьд болохоор Азийн сан гэх мэт байгууллагууд бизнес дэх авилга, ер нь бизнесийн орчинд сөрөг нөлөөлж байгаа энэ авилгыг бас судалсан тоонууд маш их байдаг. За тэгэхээр энэ санал хураах гээд гишүүд ороод ирснийг далимдуулаад уриалгаад 126 гишүүн бид энэ анхны 126 гэд маш их ярьж байгаа. Энэ 126-гийн түүхэнд үлдэх гол гавьяа нь энэ авилгатай тэмцэж чадвал энэ гол бас гавьяа бахархал болж үлдээ шүү гэдгийг бас. За мөнгө соёл гişүн үг гэллээ. Энэ хотын болормоо гişүн асуулт асууж үг гэлээ.